Газар хөдлөлтийн аюулт нэрвэгдсэн Миягийн мужид байрлах амьтдыг хамгаалах газар эзнээ хараад сүүлээ шаруулзуулан хуцаж байгаа энэ нохоонд үнэхэр азтай үйл явдал тохиолдсон гэж хэлж болно. 3 дугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт түүнээс үүдсэн цунамигийн аюулын дараа эзэн нь нохооноос 3-7 хоног гаруй хугацаанд хагацаад байжээ. Өчигдөр эзэн нь нэрж нохоогоо авсан байна. Цунамигийн давлгаанд өртсөний дараа Кисиномигийн эргээс 2 км зайд далай төвж байсан байшингийн нурангин дээр Баан нэртэй нохоо 3-7 хоногийн турш байж амьд гарсан бөгөөд Японы эргийн хамгаалтынхан өнгөрсөн 7 хоногт түүнийг олж авраад байсан. Эргийн хамгаалтынхан 2 настай энэ нохоог барихын тулд хэдэн цаг зарцуулжээ. Гисэн хэдийч тэд эцэст нь заваар очин аварчээ. Нохооны эзэн хэлэхдээ би NHK телевизийн мэдээгээр нохоог минь аварч байхыг харсан. Бор өнгөтэй хүзүүвчийг нь хараад шууд л таньсан. Тэгээд эзэн гэдгийг мэдгэдэхийн тулд ярьсан. Би үнэхээр баяртай байна гэжээ. Баан нэртэй нохоог аварсны дараа эхлээд орон нутгийн амьтан хамгаалах газар руу шилжүүлээд байсан байна. Америк, Японы тал хамтран сургуулаад байгаа 15,000 орчим хүний зогцсыг олох хамтарсан ажиллагааны эхний өдөр нохоог олж аварчээ.